Гайхамшигт ажилтнуудын шийдвэртээлийг хуримт зохиогч лам ядам чохог дээдгуруу баатар дагнас шашны сахиусын чуулгад югүзэр миний химрийг дээш дэгжээх төм альдны хүчээр харин өмгийг дарах бөгөөд цагаан зүгийг дэлгэрүүлэн сансан хэрэг сэтгэлчлэн бүтээх ёорыг орчлонгийн үзүүрт мандуулснаар югүзэр миний химрийг дээш дэгжээх төм Арс адил дүүх химрийг дээш дэгжээх түн арслан адил хүрхрэх химрийг дээш дэгжээх түн дуу адил хүржигнэх химрийг дээш дэгжээх түн гард адил халин нисэх химрийг дээш дэгжээх түн элдв ариусгадыг шатаасны таан үлсийг бүрхүүлэн химрийн дарцхийг уулын оройд мандуулснаар ахуйсын химэр доройтох гимиг арилгаад сүмбрүүлэн оргил адил химрийг дээш дэгжээх түн Химэрдэг жэсний шүтэн барилгаж үтээд явах суух явдал мөр өгөөгүүлэх тэргүүтэн юун үйлцэн мөр дотхын гэнгэрлэр сэтгэлийн линхан хонгорцог мөшөөх болтугай барааслан гард луу дөрөв нөхрлөөд химрийн буйны бэлэг тансаг болсноор бидний өдөр шөнө бүхэнд аврам зохиох бөгөөд үл зохирдох дайсны аймгийг товрлын үйлсийг зохио Энэ мэт химэрдэг жэсний асар цагаан буйн шүтээд миний ам ий хэр хүчин буян шиг химэр шинийн сарам мэт аривдаад тус самгалангийн цаг залаар цэнхийн үлзий бүхийг хайрлаа. Ялангуяа миний нас буян цаг учрал химэр 10 зүгтээ дэлгэрэн ном хийгээд ертөнцийн хүссэн хэрэг бүхэн татхаргүй айсбер бүтгэхийн үйлсийг зохиогтон.